Сарын 8-ны 11 цаг 4 минутанд Эрцэнд 126-аас 100 хүн орсон байна. За яг энэ гадаад зээлэгтэй холбоотой санал хураалтан дээр 90 хүн орсон. 61 хүн саналаа өгсөн, 29 хүн татгалцсан. 29 татгалцсан хүн дотор 7 хүн танхимд байгаа мөртлөөсөө эсрэг санал өгсөн хүн бол Монгол Ардын нам болон хамтран засгийн газарт байгаа бүрэлдэхүүнээс өгсөн. Тэгэхээр би энд юу гэж хэлэх гэж байна гэхээр жишээлбэл би дэмжиж саналаа өгсөн. Тэгэхээр юу гэж хэлэх гэж байна гэхээр одоо энийг нэг тийм сөрөг хүчин рүүгээ гацаалаа барьлаа гэдэг байдлаар битгий ус төржүүлээрээ. Ерөнхий сайд, энэ танхим нь бодлогоо, энэ хоёр сайд, энэ бодлогоо энэ эхлээд энэ засагт байгаа кабинеттаа, их хурлын гишүүдтэй хангалттай ойлгуулж чадаагүй болмоос энэ хуульж унлаа шүү. Ашиглагдаагүй гадаад төслийн зээлийн үлдэгдэл 12.6 их найт төгрөг төрсний 53% нь бол газрын тосны боловсруулах үйлдвэр. Эрдэнэ мөрөнгийн усан цахилгаан станц зэрэг мега төслүүд байсан. Тэр одоо энэ ингээд батлагдахгүй байгаа нь дахиад lost opportunity гэж хэлдэг алдагдсан боломж дахиад хойшлно гэсэн үг. Уг нь бол бид нар ингээд энэ нэг эдийн засгаа ахиулахын тулд зарим юмн дээр бол энэ мэдээлэлээс авахгүй. Та нар гишүүдийг битгий буруутгаад асуулт асуугаад байл л. Хангалттай мэдээлэлээ өгөхгүй нөгөө гуй дагаж хүзүү гэдэг шиг өсөнд боосон чулуу шиг юмнууд завсараар нь оруулж ирээд ийм л болж штэ. Нэг хоёрдугаарт болохоор энэ гадаа ингээл бахан хүмүүс өөрхий ахандууд ингээл зогсоол тэтгэвэр тэтгэмжийн асуудал тэгээд багш нарч тэр эмч нарч тэр нийгмийн гол ачааг нуруунд дээр авч явж байгаа хүмүүс ингээл зогсдог. Гал унтрах маягтай энэ асуудал хандаад байдаг. Уг нь бол энэ одоо аудитэд зөндөө хэлсэн өмнө нь учир сайдыг ерөнхий сайд болоход нь бас хэлсэн нэг зүйл байгаа шүү дээ. Нөгөө үндэсний аюулгүй байдлын үзэл баримталтаа төсвийн хүрээгээ нийцүүлээч гэж. Одоо бол зөвхөн ёс төдий зарчмын хувьд нийцэж гин гэдэг дүрмэлт 16 жил хийгдэж ирсэн. Энэ хийгдэхгүй байгаа. Мэдээ сонсохны одоо энэ аюулгүй зөвлөл дээр энэ бичиг баримтал нь болоод яваад байгаа дээрээс нь засаг руу шилжчихсэн гэдэг. Тэр яагаад энийг хэлээд байна гэхээр Монгол улсын үндэсний аюулгүй байдал, хөгжил дэвшил, хүний аюулгүй байдал энэ зүйлд хамгийн нэгэн шаардлагатай зүйлийг бид нэр төсөвтөө оруулах. Тэхийн тулд энэ төсвийн хүрээ рүүгээ чиглүүлэх хэрэгтэй юм байгаа шүү дээ. Тэгэхгүй болохоор энэ чухал байсан та нар ойлгосонгүй унгаачлаа гэдэг байдлаар ингээд агсамнаад байж болохгүй. Энэ чинь бүгдээрээ л Монгол хүмүүс, бүгдээрээ л үндсэн хуулийн дээр тангар горгосон хүмүүс байгаа шүү дээ. Тэм учраас засгийн газар энэ бодлогоо ийм учраас гэдэг одоо тэр beyond reasonable doubt гэж хэлдэг. Одоо хөдөлшгүй нотлох баримт тэр үндслүүдээ энэ хууль тогтоогч нартай сайн ойлголцуулж энэ талаарх зүйлүүдийг маш сайн хийдэг байх ёстой. Тэгэхээр ерөнхий сайдаас асуулт асууя. 2024 оны 7 сарын 9-нд байгуулагдсан оюун эрдэнэ засгийн газар 578 зүйл заалттай мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн. Мэдээж энэний 70 орчим хувь нь бол эдийн засаг руу чиглэсэн бомб гэсэн чиглэлтэй явж ирсэн. Одоо энэ олон мега төслүүдийн тухайн асуудал бол эндээс гарч ирсэн. Дараа нь Зандан шатрын тэргүүлсэн засгийн газар байгуулагдсан. Зандан шатрын засгийн газрын үед бол зарим зүйлээ буюу одоо эренбийн хувьд бол өөрчилсөн. Оюун эрдэнэ засгийн газар Зандан шатрын засгийн газраас ялгаатай нь за та бол одоо ингээд чөлөөллийн эдийн засгаа идэвхжүүллийн хувийн хвшлийг ингээд боломж олгоё гэдээ явж байгаа. Яг энэ зарчмын шин чанартай стратегийн ялгаатай зүйлүүд нь яг юу юм бэ? Энэ дээр бас тодорхой хэлмээр байгаа. Өөрөөр хэлбэл урагшаага явахын тулд эдийн засгаа эрчимжүүлэхийн тулд альнаас нь татгалзаж байгаа. Одоо туулын хурдны зам гэж сая одоо жишээлбэл ингээд шүүгэр шийдэх ёстой гिचлээ. Тэнгуут энэ одоо эдийн засгтаа өөрчлөлт оруулахгүйгээр өөрөлд бүтцийн хувьд бол дүнгийн өөрчлөхгүйгээр энийг урагшны явуулъя гэдэг байгаа. Энэ үндслийг та нэг тайлбарлаад таач. Энэ аргументыг нэг сонсомоор байна. Тэгээд за ерөнхий сайд нэм усрын учрал хариулъя. За 2024 онд хамтрсан засгийн газар байгуулахад засгийн газрын 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг их хурлаар батлуулсан. За энэ төслүүдийг бол эренбэлсэн. Засгийн газрын 14 мега төслийг бол Зандан шатрын ерөнхий сайдын үед эренбэлсэн. Одоо J2 сайд бол эренбэлсэн юм бэл. Тэгэхээр цаашдаа бол улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг та бүхэн харж болно. Бид нэр энэ жил бол ер нь за эдийн засгийн магшиж байгаа үед зөв хувийн хвшлээ дэмжих нь зөвхөн төсвөөс гэхээсээ илүүтэйгээр нөгөө төрийн оролцоог хумх чиглэлийн бодлогуудыг л явуулж байгаа. Дээрээс нь зах зээл дээр байгаа ажлын байруудыг хадгалах бодлогуудыг явуулж байгаа. Ажлын байр нэмэгдүүлэх, төр хувийн хвшлийн түншлэлийн
одоо үйлдвэрүүдийг барьж байгуулахыг нь дэмжих тэр зөвшөөрөл дүрм журам саатээгүүдийн гацаануудыг арилгах бодлогуудыг хэрэгжүүлж байгаа. Яг ийм цаг үед бол аливаа улс орн бол ард түмэндээ, иргэддээ, аж ахуй нэгжүүдэд итгэж урагшилдаг. Тийм учраас энэ дөрвөн чөлөөлтийн бодлого бол энэ рүү л чиглэж байгаа. Тийм ч учраас одоо бид сая жилийн төлөвлөгөөн дээр та бүхэн сонссон баг. Энэ гангийн үйлдвэр, зэсийн үйлдвэр, нүүрс пиролиз, за тэр хөнгөн цагааны үйлдвэр гэдэг тодорхой хэдэн үйлдвэрүүдийг төсвөө санхүүжүүлэхгүйгээр барьж байгуулна гэдгийг бол тусгай явж байгаа. Үүнийг хийхин тулд тэр зөвшөөрөл дүрм журам саатээгүүдийг арилгах. Жишээ нь эрчим хүчин дээр гэхэд 5 одоо сэргийгт эрчим хүчний төсөл өчигдөр зарлагдлаа гэдэг шиг төсвөө санхүүжүүлэхгүй төслүүдийгээ ингэж явуулахыг л илүүтэй гол зорилгоо бол болгож байгаа. Жишээ нь гадаад зээлийн ашиглалт гэхэд та дөрөв хэлж 1.2 их 80-аар өнгөрсөн жил бол гадаад зээлийн ашиглалт батлагдсан. Сая би тэр дүнгийг харлаа. Одоо жишээ нь газрын тосон зөөр 145, Эрдэнэ бүрэн дээр 82 тэрбум гарцсан байгаа байхгүй. Тэгэхээр ингээд энэ оны төгсгөл рүү буюу 7 сараас хойш бол ер нь гадаад зээлээр ашиглаж чадахгүй байдлаар орчиж байгаа. Сая энэ хууль батлагдаагүй байсан учраас тэгтээ батлагдах эцсийн хилцүүлэг шилжсэн байсан учраас бас нэг гадаад зээлийн ашиглалтаас 300 хумээд оруулаад ирсэн. Тэгээ одоо ингээл энэ орон зайд урагшлна. Тэгтээ төслүүдийг ирэмбэлсний хувьд бол саяны 2 төслүүдийг бол бид нар тэргүй ээлжинд хэрэгжүүлнэ гэдгийг ирэмблээд бол явж байгаа. Тэгэхээр эх жилийн төсөв бол нэлээд одоо хумсан дээрэс нь урсгалыг нэмэгдүүлсэн л байхаас өөр замгүй болж байгаа. Гол нь энэ ажлын байрыг хадгалж үлдэх бодлогыг л явуулах гэж байгаа. Тийм ч учраас энэ татварын хуулийг өчигдөр барьлаа. Энэ бол хувийн хвшлийг иргэдийнхээ ажлын байрыг хадгалах зорилготой. Эх 7 хоногт хөрөнгө оруулалтын дагсан хуулиудыг эдийн засгийн хэрэгжүүлээний хуультай өргөн барина. За. Тодруулж асууя. Эрдэнэ бол гişүү. Ерөнхийдөө одоо мэдээж яг ингээд хэмнэх юм байлгүй яг танах юм байна. Гэхдээ ер нь хоёр салбарыг одоо бид нар нөгөө үндсэн биш салбарын бодлого гэдээ яваад байгаа боловсрол эрүүл мэнд. Яаж ч утсан манай улс төр Foremost State-с гаргасан судалгааны үндсэн дээр хараад үзэхэд энэ хоёр салбар дээр л аль болохоор хэмнэлт багтай дотор нь бас тэр одоо жишээлбэл эрүүл мэндийн 26 он гэхэд 168.2 тэрбум харагдаж байна. Адаглал энэ дотор тэр өвчний хяналт сэргийлэлтийн үндэсний төв CDC гэдэг олон улсын нэрлэгээр нь байж байгаа. Энэ төсөвт өөрчлөлт оруулахгүйгээр механизмыг нь өөрчлөө дахин инженерчилчихэд бараг 300-аас 450 тэрбум төгрөгийн алдагдсан боломжийг одоо урьдчилан сэргийлж авч үзэх боломжтой ийм төсөл байх жишээтэй. Тэр яг энэ шиг ингээд боловсрол эрүүл мэндийн салбарууд дээрээ аль болохоор хасахгүй байх ёстой шүү. Энэ бол ерөөсөө яг ингээд аль засгийн газрын үед За. Үгэлж. За үгэлжлээ. За энэ хоёр сайд хариулчих. Эдийн засгийн хөгжлийн сайд. Засгийн газрын тэргүүлэх бодлого бол хүний хөгжлийн асуудал байгаа. Энэ хүрээнд эрүүл мэнд боловсролын салбарыг 26-27 онд жил болгон нэрмжт болгон хэрэгжүүлж байна шүү дээ. За энэ хүрээнд ч одоо энэ салбарт ажиллаж байгаа албан хаагчдын цалин нэмэгдэл хамгийн өндөр сая нэмэгдлээ. Энэ салбарт хамгийн их гадаад зээлийн ашиглалт улсын төсвийн хөрөнгө оруулалтууд чиглэж байгаа. Хүнээ хөгжүүлж ээж, хүнийхээ эрүүл мэндийг хангаж ээж эдийн засгийн хөгжлийнхоос өөрөө хангана гэсэн бодлогыг хэрэгжүүлж байгаа. Түрүүн та аюулгүй байдлын асуудал хөндсөн. Хамгийн сул тал бид нар шатхуун 100% гаднаас байна. Энийг хэрэгжүүлэх гэлээ сая хойшлууллаа. Эрчим хүч дутагдaltaй байна. Энийг дотоодоос хангахыг гэлээ бас хойшлууллаа. Аюулгүй байдлын нотлох баримт чинь байхгүй. Эрчим хүч дутаад байна. Шатхуун 100% хамааралтай. Монголд газрын тос байна. Эрчим хүчний их усрүүд байна. Байгууллага бүтээй гаднаас зээл олоод ирлээ. Зээл ашиглах гэхээр энэ зээлийг ашиглуулахгүй гэдэг сая. За бүх чулууны бүрүүл оршин. Асуултаа асууя. Тэрнээс болоод